багшаас шалгалтын үнэлгээг хэрхэн бүртгэх вэ гэдэг заавар зөвлөгөө видеог хүргэж байна. За багш нар маань систем рүүгээ нэвтэрч орсон байна. За тэгээд шалгалтын үнэлгээг бүртгэхээс өмнө сургалтын менежерээс шалгалтын товыг татсан байх шаардлагатай. Шалгалтын товыг татсны дараагаар анги удирдсан багш нар маань шалгуулагчаа бүртгэж дээрэс нь үнэлгээгээ өөрж оруулах боломжтой болно гэсэн. За багш нар маань эрхээрээ нэвтэрж орсны дараагаар дээдлийн төгсөл дэвшилжсэн дотор шалгалтын үнэлгээ гэсэн зэс харагдаж байгаа. Шалгалтын үнэлгээ гэсэн зэсэн дээрээ дараад ороход дараах байдлаар ингэж харагдана. За хэрвээ энэ дээр ямар нэгэн мэдээлэл огт юу ч харагдахгүй бол шалгалтын тов татагдаагүй байна гэсэн үг. Тийм учраас сургалтын менежертэй хандаа шалгалтын товыг татуулнаа. За багш нар маань шалгалтын үндэн үнэлгээг бүртгэхээс өмнө энэ дээр харагдаж байгаа зөвлөмж болон мэдээллийг маш анхааралтай сайн уншаарай. За энэ анхааралтай сайн уншихад ер нь бол заавар зөвлөмж дээрэс нь энэ мэдээлэл хэлбэртэй ингээд харагдаж байгаа. За доод хэсэгт нь болохоор заавал судлах хичээлүүд болохоор шалгуулагч бол шууд автоматар бүртгэсэн төлөвтэй харагдана. За бүртгэсэн төлөвтэй харагдсны дараагаар үнэлгээ гэсэн төслөөр дээр дарснаар багш үнэлгээгээ энэ дээрээ нэг бүслэн үрж оруулж явах боломжтой болно гэсэн. За багш нар маань дүүн үнэлгээгээ бүртгээд ингээд явхад шууд энэ төр дараад шууд доошоо шилжиж ингээд явхад асуудалгүй гэсэн. За энэ талаараа 50-аас доош хувьтай хүүхдүүдийн болохоор ингээд улааж харагдана. За ингээд 50-аас дээшгээ 60 маруулаа явуучих юм бол асуудалгүй ингээд явна гэсэн. Тэгээ ерөөхдөө бол хэдвэр төвшингийн ямар хүүхдтэй байгаа вэ гэдэг маань ингээд яг бүртгэчих үед нь дор нь ингээд өнгөөр ялгахтаа харагдаа явна гэсэн. За ингээд бүртгэхэд дуусныхаагаар үнэлгээг оруулаад дуусны дараагаар үнэлгээ хадгалах төслөөр дарна. За ингээд амжилт хадгалтайг нь хадгалаад дуусны дараагаар сургалтын менежер рүү илгээнэ гэсэн. Ингээд бүртгэсэн дүнгуудээ сургалтын менежер рүү илгээнэ гэсэн. За ингээд хэрвээ та ингээд ямар нэгэн байдлаар ингээд бүртгээд явж итэл ажил гарч ирээд ингээд төр орох шаардлага гарвал үнэлгээгээ хадгалаад орчихж болно. Дөнгөж таны хадгалаад оруулчихсан үнэлгээнүүд доод талдаа харагдаад дээд талдаа бүртгээг үнэлгээнд нь ингээд ялгараад харагдаа явна гэсэн. За тэгээд энийгээ үргэлжлүүлээд та хэд маань ингээд үнэлгээгээ оруулаад ингээд доошоо явах бүрэн боломжтой гэсэн. За ингээд энийгээ хэдэн ч удаа хадгалаад ингээд үлдээж болно. Тэгээд хадгалсан буюу үнэлгээг нь оруулчихсан хүүхдүүдийн дүнгууд нь ингээд доошоо шилжээд үнэлгээ оруулаагүй хүүхдүүд нь нэхэндээ ингээд харагдаад явна гэсэн. Ингээд энэ мэтлэнгээр үнэлгээгээ гүйцэд оруулаад сургалтын менежер рүүгээ илгэх бүрэн боломжтой. За ингээд тань дээр болохоор гадна талынхаа хянах талбар дээрээсээ за ингээд 52 сурвалжлагч ингээд шалгалтанд бүртгүүлсэн байгаа юм байна. Үүнээс ингээд бүртгээгүй 37 дүнгийн оруулчихсан 15 байна. Энийг хэрвээ менежерд илгээчих юм бол илгээсэн 37 гэдэг хэд үлгээгдэхийн тэр тоогоороо ингээд энэ дээр харагдаа явна гэсэн. Энэ мэтлэнгээр ерөөхдөө бол та хэд маань үнэлгээнүүдээ ингээд асуудалгүй өрөөд сургалтын менежер рүү хадгалаад илгээх бүрэн боломжтой. За энэ доотлын сонгон гэдэг хэсгээс нь болохоор багш нар маань өөрсдөө одоо хүүхдүүдэд тааруулаад сонгоод явчихна. За жишээх юм бол би энэ дээр биологи дээр одоо ингээд хүүхдүүд ингээд бүртгээд ингээд сонгоод за энэ хүүхдүүд биологийн шалгалт өгнө гэд ингээд тохируулчих юм бол тухайн хүүхдүүд нь дараагийн нөгөө нэг судлагдсан дээрээсээ зарим тохиолдолд ингээд хасагдаад явна гэсэн. Одоо жишээх юм бол тухайн сурвалжлагч 3 шалгалт өгөх ёстой гэх юм бол тийм ээ математик болон нэгдмэл агуулга дээр нэмээд нэгийг өгөх шаардлагатай гэсэн. Тэнгүүдээ тэр тухайн судлагдсан дээрээ сурвалжлагч нэмдэг төслүүд дээрээ дараад нэмээд хүүхдүүдэд төгөөд авчихсан тохиолдолд дараагийн ахаад өөр судлагдсан дээр очиход тэр түүхтсэн хүүхд маань харагдахгүй гэсэн үг байна. За ингээд энэ дээрээ хэрвээ та хүүхдээ түүгээд хадгалаад тийм ээ ингээд дүнгийн үнэлгээг нь бүртгэхэд ингээд явах юм бол тухайн судлагдсан маань ингээд дээр ялгахтаад ингээд шүүгдэд дэшиг ингээд шилжиж явна. Одоо шинэ биологи дээр хүүхэд бүртгэчих юм бол биологи маань дээрээ гараад явчихна. Дараад нь хахаар ингээд доошоо явж байгаа тийм ээ нийгэм дээр хахаа бүртгэх юм бол нийгмийн хүүхэд маань хахаа дээршээ ингээд судлагдсан маань ингээд дэшээ ингээд шилжиж гараад харагдаа явна гэсэн. За энэ мэтлэнгээр ингээд харагдаад үнэлгээнүүдийг бүгдийг нь оруулаад сургалтын менежер рүү илгээх хөдөл хийгдэнэ гэсэн. Сургалтын менежер рүү илгээсний дараа сургалтын менежер түүнийг баталгаажуулан систем рүү илгээснээр шалгалтын дүн үнэлгээ амжилттай бүртгэгдэнэ гэсэн үг ээ. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Ажлын амжилт хүсье баярлалаа.